90 мг децилитр энийг 18 хуваахаар 5 болж байгаа байхгүй юу? 6 гэх юм бол 108 мг децилитр эсвэл 6 ммолтой явж байна. Энэ маань юу харуулж байна гэхээр энэ преддиабет буюу сахарын өрдөлтөөр явж иж болно шүү дээ. Нөгөө талаас бол чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийн хамгийн эмэвгүй юм чинь энэ хүнд нэг их тийм зовөр өгөхгүй явж хагаад гинтхэн тураал огцом тураал шүн босож шээгээл ингээл ирэхээр илэрдэг байхгүй юу? Тэгээ би 2 дугаар хэлбэрийн шижинтэй болчлаа гэдэг ингэдэг. Тэгэхээр энэ турах, ам цангах энэ симптом чинь хүн бүхэн дээр 100% илэрдэггүй шүү дээ. Хамгийн аюултай нь энэ. Энэ чинь өөрөөр хэлбэл тухайн өвчтний, тухайн хүний дархлаатай холбоотой байх гэдэг шүү дээ. Зарим дээр нь энэ шинж тэмдгүү чинь бүгд илрээд гараад ирдэг. Бүр типичний. Зарим хүн дээр бол сахар нь ингээд хэвэн болцсон мөртлөө цаагаараа идээд явж байгааг үгүйсэх арга байхгүй шүү. Тэгэхээр энэ ийм тохиолдолд бид нар ачаалтаа тест хийдэг байхгүй юу? Тэр нь яаж хийгдэ? Тэр нь юу гэсэн үг гэхээр тухайн өвчтнийг өлөн байлгаж хагаад өлөн эргэтэн цуснах глюкозын хэмжээг тодорхойлоод тэгээд 0.75 грамын сахарын уусмалыг уулгаад 1 цагийн дараа хэмжинэ. Тэгээ 2 цагийн дараа ингээд 3 удаа хэмжилгээ хийгээд 3 шинжилгээний 2 дээр нь гараад ирэх юм бол нөгөө нууц хэлбэрийн сахарыг чинь олшрол гаргаад ирж байгаа. Энэ хүн бол ачаалтаа тест хийхэд буруудах юм алга байна шүү дээ. Хэрвээ тарахтаа мерата байгаад ингээд ийм зовоортой ингээ байж хахад бол 70 хэлбэрийн сахарыг оншилж болно шүү дээ. Энэ чинь дэлхийн нийтээрээ хийж байгаа шинжилгээний нэг хэлбэр шүү дээ. Ачаалтаа тест хийхин тулд тэгэхээр юуны өмнө өлөн очих. Өлөн ирээл тэгэл ерөөсөө өлөн байж ах чинь захын судсан чинь сахарыг чинь тодорхойлно шүү дээ. Тэгээ нэг тодорхой төвшин гараад ирэн тэрийгэ тэмдэглэл чинь сахарынхаа уусмалыг уусгалаа хөдөлгөөнгүй байлгана. Тухайн өвчтөн бол манай дээр эрэхтэй бол нэг 2 цаг дор хаяж хөдөлгөөнгүй байх нь зарцуулах нь ном содроо авчирчаад хөдөлгөх юм бол тэр сахар чинь эргээл энерги болоод задраад явчих шээ. Тэгэхээр ном содроо авсрал одоо чихвчтэй хөгжин бол тэрийг сонсдог юм уу яадаг юм номоо уншдаг юм уу ингэж сууж байгаа л 2 удаа одоо 3 удаа хэмжил хийгээл ирэхэд 70 хэлбэрийн сахарыг чинь тэгэл тодорхойлчихно. Тийм үнэхээр бол хүн бол энэ өвчний эсрэг тэмцэхэд бол бүх боломж байна. Хамгийн гол нь хүн өөрөө л хичээх шаардлагатай. Ердөө л энэ яг энэ. За. Байна уу? Байна. За. Энэ чод утмын уу? Тийм байна. За та товчхон асуугаарай. Байна. За юу асуух вэ та? Чод. За тэгэхээр үзэгч та бүхэндээ нэг зүйлийг дахин анхааруулъя. Та хэрэг бидэнтэй холбогдсон бол зурагтнаас олдорой. Тэгээ утсаараа бидэнтэй холбогдорой. Байна уу? Байна уу? За тэгэхээр 32 97 66 дугаарын утсаар одоо ганц 2 хүн үзэгчтэй холбогдъё. Та бидэнтэй холбогдсон тохиолдолд зурагтнаас холдорой. Байна уу? Байна уу? Байна. За, юу асуух вэ та? Өдрийн мэнд төргий. Байна. За, энэ зурагтны дом. Би юу асуух вэ? Манай сахартай байхгүй юу? За. Байна. Сонсож байна. За тэгэхээр зурагтнаас холдорой үзэгчтэй үнэхээр бидний цаг хайран байна тийм ээ. Аль болох ганц 2 үзэгчийн ч гэсэн асуултанд бид хариулахыг хүсэж байна. Зурагтнаас олдоод утсаараа бидэнтэй холбогдорой. Байна уу? Сайн байна уу? Би урдны нэмжид үзүүлж ирсэн л да. За. 12 дугаар тэр байна. За. Одоо хаана болчихсон юм бэ? За. За тэгэхээр эмнэлэг маань хаана ирэлт юм бол? Үнэн байна. Энэ бол 2007-2008 онд би холбооны мөнгөнд найруулах Герман улсаас одоо өндөр мэргэжлийн эмч хавцарж үзлэг хийжсэн тэр хуучин байранд үзүүлж ирсэн юм байна л да. Одоо манай эмнэлэг бол 3 дугаар эмнэлгийн баруун тал одоо баруун хойд талд гэж ярив мөнгөн гүүр гэдэг эмнэлэг байгаа. Тэрний 4 давхарт байгаа да. За. Байна уу? Ано. За өдрийн мэнд төргий юу асуух вэ та? Байна. За аль болох тавчхан асуугаарай та асуултаа. Энэ нөгөө хөл гарын алга ингээ халууртаад сахартай байж болох уу? Та ер нь шинжилгээ өгчээсэн үү сахарын? Үгүй. За танд ямар нэгэн шинж тэмдэг энэ сахар байж магадгүй гэсэн тийм шинж тэмдэг илэрдэг үү? Шүн босож шайх аман цангах хийх юм. Ер нь тэгэл ингээл хөдийн уд гарын алга ингээ элэг хавцаа ингээ халууртаад байдаг байхгүй юу? Аха. Таны ам цангадгүй ер нь? Шүн бол жаахан юм уух гэдэг. Босч бицдэггүй та? Шүн 4-5 цагийн үед бол бицсэн. За хэдэн настай бай та? 40. За. Тэгэхээр бас л эн чинь нөгөө нэг юмыг айж мэдхгүйгээр одоо нууц хэлбэрийнх байх гэдэг байна шүү дээ. Эн чинь байна. Тэгэхээр шинжилгээ өгөөл өлөн яриад шинжилгээгээ хийлгээл ингээд манайх бол 5 минутын 5 секундын дотор хэмждэг ийм хамгийн сүүлийн аппаратууд байгаа шүү. Манайх бол бүх л болцоо байна шүү. Шинжилгээ хийх. Манай дээр яриад
үйлчлүүлж тэгэхэд одоо бүхэл болцоо чинь би шүү. Тэгээ ерөнхийдөө бид нар нэг тэгдэг л дээ. Одоо энэ сахар вэж магадгүй. За яана би өвдсөн болов гэж явсаар гал нөгөө алт шиг цаг хугацаа өнгөрөөд идэг. Тэг бүр нэг өвдөд ирэхээр л за одоо очихгүй л болохгүй гэдэг. Тэр үед харамсалтай даанч өвчин маань даамж ирсэн байдаг тийм ээ. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нэхэр бас ч гэж нэг үеийн удаад бас манай хараа өөр болж шүү. Бас 7 онтой би харьцуулахад би 7 оноос хойш яг энэ өвчнөд тэмцэж явж байгаа. Анхны хувийн эмнэлэг байгуулад үүдэн эмнэлэгтээ явж исэн. Тэр үед байсныг өнөөдөртэй харьцуулахад бол өөр болж төрч бас нэг эмч нарыг орон нутагт ингээд энэ тодорхой хэмжээний аппарат тестерээр хангадаг болсон ингээд тухайн өвчтнүүд ч гэсэн энэ талаараа санаа зовдөг ингээд ийм болцсон байна л да. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нөхөр тухайн улс орны одоо хүмүүст хүртээж байгаа эрүүл мэндийн ойлголт бол сурталчилгаа бол үнэхээр өргөн далаацтай хийгдэх ёстой л гэж би боддгийн. Одоо наад хүн чинь ингээл ингэж зөвхөн одоо хөл гар нь халуун оригдлаа гэдэг ингэхэд бол бид нар сахар өвчтэй гэж онцлохгүй шүү дээ. Энэ тухайн өвчтөн үлэн үе дээрээ ирж байгаа андометр буюу биеийнхээ хэмжээ, биеийн индекс энтрийг бид нар бодно, тооцно, гаргана, тэгжээж эрсдэлтэй групп байна уугүй юу, артерийн даралтыг чинь үзнэ, энэ чинь биеийн хэмжилтүүдийг бүх юмыг үзээд ингэж ижил тэгэл онцлон доо. Түүнээс одоо уцны сахар биш байлаа гэхэд бас өөр өвчин байлаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэр ямар нэгэн завьар илэрчил байгавал та бүхэн одоо эмчит тандаараа хамгийн гол нь эмнэлэг тандаараа тийм ээ. Одоо хүн болгонд дур мэдээж энэ юмыг сайн гэж ярьдаг тийм. Тэгээ бид нар үнэхээр энээс олж эдийн засгийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр их хохирол амсах тохиолдол олон гардаг юм аа. Байна уу? За 32 97 66 дугаарын утас руу маш олон үзэгчид залгасараа. Тэгэхээр үзэгч та бүхэн бас утсаараа бидэнтэй шууд холбогдороо. Зурагтаараа битээ дамжуулаарай. Байна уу? Нөө. За өдрийн төргий юу асах вэ та? Юуны сахарын нэгжийг тэр 100 хэд 5 6 гэдгийг давтаад хэлчихсэн. Ямар нэгжийг хийж байгаа? За. Милмол литр юм уу? Юу юм бэ гэдгийг хэлмээр байна. За. За, ер нь бол дэлхийн нийтээр сахарын өвчнөд бол хоёрхан нэгжээр л явдаг юм. Жишээлбэл одоо 190 мг децилитр байлаа гэхэд бол энийг 18 хуваадаг. Энэ чинь бол мг децилитр буюу 3 оронтой тоогоор гарч шít. Тэгэхээр 190-ыг 18 туваахаар 10.5 гэдэг милмол литрээр гарч байгаа. Жишээлбэл саяны хүн асууж байна 5 гэдэг чинь бол 90 мг децилитр байх нэ. 90-ыг 18 туваахаар 5 милмол гэдэг бутархай тоочин гарнаа. 6 гэх юм бол та бол 108 мг децилитр буюу 108-ыг 18 туваахаар 6 милмол гэж гарч байна л гэдэг ийм шилдэг. Ерөөсө хоёрхан нэгжээр дэлхийн нийтээр сахаргаа хэмждэг шүү. Нэг бол 3 оронтой тоо. 3 оронтой тоогоо 2 оронтой тоо болгох юм бол 18-д хуваачдаг шүү. Нөгөө талаас бол энэ сахар хэмжигч аппаратууд чинь сүүлийн үеийнх нь бол одоо айгүй тийм гоё болцсон шүү. Одоо би 3 оронтой тоон дээр тавих уу эсвэл 2 оронтой тоон надад амархан байна. Жишээл 6.8 гэдэг нь дасцсан байж болно шүү. Тэгэхээр 6.8 гэдэг ингээд хэлэхээр нөгөө хүн чинь үзэжсэн 6.8 122 гараад ирэнгүүт л одоо өчигдрийн үзүүлсэн өвчтөнд тэгж 122 гараад ирэнгүүт нь миний сахар ихтчтэй гэж паникт орсон айц давхиж явж байгаа байхгүй. Тэгэхээр үгүй эн чинь таны хэвэндээ байна. 122 гэдэг чинь нөгөө аппаратаар чинь өөр хүний аппаратаар үзсэн чинь ингээ гарцсан байна л да. Тэгэхээр тэр хүн чинь бүр цочролд орсон явж байгаа байхгүй. Би сахар маань ихчлээ үхлээ гэсэн ингээд орж ирж байгаа юм. Тэгэхээр би тайлбарлаж өгсөн ийм нэгжүүд байгаа шүү. Та энийг ингээд тэгээд сайхан илааршаад хөлсөн ингээд бүр өрөвдмөр тэр хөдөөнөөс ирсэн хүн гихмчлэгийн ийм эн чинь юу харуулж нэхэр эмч эмнэлгийн ажилчид энийг аягүй сайхан тайлбарлаж өгөх ёстой байхгүй юу? За. Та хоёрын цаг ингээ өндөрлж байна. Амралтынхаа өдөр бидний цаг зав гаргаж бас олон үзэгчдэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээд таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа та бүхэнтэй ч гэсэн амжилт хүсье. Шүүдэр эрүүл мэндийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Ингээд чихрийн шижийн өвчнөөс бид бол өөрсдөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой, өвдсөн ч гэсэн өвчнөө хүндрүүлэх байх бүрэн боломжтой гэдэг үзэгч та бүхэн манай өнөөдрийн нэвтрүүлгээс харлаа. Ингээд танд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Дараагийн эрх бэм гарагт эрг уулзцгаая. Сайхан амраарай баяртай.